За энэ удаагийн сэдв атом түүний бүтц гэсэн сэдв байна. За тэгэхээр бодисын бүтцийн тухай асуудал бол нэлээд эртнээс одоо үе үеийн сэтгэгчдийн анхаарлыг бол татаж тэр хүмүүс бол одоо бодисын бүтцийн талаар тайлбарлахыг оролдож өөр өөрийн санааг дэвшүүлж ингэж ирж байсан. За тэгээ манай тооллын өмнөх 5 дугаар зууны үеэс бол атом гэдэг үг бол нэлээд хүчтэй орж ирсэн. За энэ юу гэсэн үг вэ гэхээр аливаа бодисыг ингээд цаашаа жижиглэн хуваагаад ахаар зэрэг ерөөсөө тэр тухайн материалынхаа бодисынхаа шинж чанарыг хадгалсан цааш хуваагдшгүй нэгэн жижиг хэсэг дээр очих юм байна. За энийг нь бол цааш одоо хуваагдахгүй жижиг хэсэг буюу атом гэж нэрлэе гэд. За ингээд л энэ зарим хүмүүс нь зөвшөөрөө, зарим хүмүүс нь зөвшөөрөхгүй гэх мэтлээ ингээд он цагт бол 18 дугаар зуун, 19 дугаар зууны төгсгөл одоо 1800-аад оны төгсгөл үе хүртэл бол одоо урт цаг хугацааг туулж ингэж ирсэн байгаа. За тэгээд 18 дугаар зууны төгсгөл үед бол Томсон гэдэг эрдэмтэн электроныг нээж, за энэний өмнө бол Дальтон атом гэдэг юмыг бол ерөнхийд нь бол нээсэн байсан. За ингээд бол Томсон электроныг нээснээрээ бол атом гэдэг зүйл маань цааш хуваагдшгүй тийм игэл зүйл биш. Өөрөө дотроо бүтцтэй юм байна. Өөрөөр хэлбэл атом дотор электрон гэдэг юм байх юм байна гэдгийг бол Томсон анх олж нээсэн байгаа. За ингэснээр бол Томсон шинжлэх ухаанд бол анх одоо атомын электрон загварыг гаргаж дэвшүүлж тавьсан. За энэ загвар нь бол одоо атомыг бол нэг тийм бөмбөлөг маягтай гэж төсөөлөөд тэр нь ерөнхийдөө бол яг нийл нэмэх цэнэгтэй. Тэгээд тэрэн дээр бол ингээд нэг жижиг үрлнүүд шигтгсэн мэт. За энэ шигтгсэн үрлүүд нь бол электроныг төлөөлнө. За тэгээд Томсны нэг одоо бэрхшээлтэй байсан асуудал нь бол атомоос электроныг хэрхэн салгах вэ гэдэг асуудлаа бол өөрөө шийдвэрлэж чадаагүй. За энэ бол 1800-аад оны төгсгөл үе гэсэн үг тийм ээ. За 1911 онд Резерфорд гэж хүн. За энэ нэгдүгээр Томсны загварын үнэн эсхийг бол шалгах зорилго тавьсан. За нөгөө талаас бол ерөөсөө л атомын бүтцийн хайгуулт бол явж ирсэн тийм. За ингээд цагаан алтны нэмгэн металл ялцсыг ашиглаж атомын загварыг тодорхойлох одоо Резерфордын туршлага гэж физикт нэрлэгдэн үлдсэн энэ туршилтыг хийж Томсны загвар бол одоо яг бодит байдалд тохирохгүй байна гэдгийг илрүүлээд тэгээд өөрийнхөө одоо яг шинжлэх ухаанд гаригын загвар гэж нэрлэгдсэн энэ загварыг бол дэвшүүлэн тавьсан. За энийг бодит үзүүлэн дээрээс харъя. За Томсныхоор бол атом гэдгийг одоо энэ бөмбөлөг хэлбэртэй гэж төсөөлөөд тэгээд яасан бэ? Энэ цаад фон болж байгаа одоо энэ том улаан бөмбөлөг маань нэлэнхүүдээ нэмэх цэнэгтэй дээр нь шигтгсэн энэ жижиг үрлүүд бол яг нь электронууд буюу сөрөг цэнэгтэйгээд ингээд нийлбэр цэнэг нь бол яг тэг болдог. Энэ цахилгаан саармаг зүйлийг атом гэж ойлгоё гэдэг ингэж гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл одоо өмнө нь хуваагдшгүй байсан зүйлийг бол дотор нь бүтцтэй болгож гаргаж ирж байгаагаараа бол энэ шин загвар болж байна тийм ээ. За тэгээд Резерфордын туршилт бол хэрвээ ийм байх юм бол энэ атомын дундуур альфа бом буюу галлиум атом зүм гэсэн үг тийм ээ. Альфа бом нэвтрэн гарч чадахгүй. Ягаад гэвэл эерэг цэнэгтэй бөмбөл альфа бом бол атомын энэ бүхэллэг том эерэг цэнэгтэй түлхэлцснээр бол альфа бом атомаас сарних юм а гэсэн. За ингээд туршилтыг явуулаад үзсэн чинь үр дүн эсэргээрээ гарсан. За энэ цаатлын шаргал бол одоо энэ атом маань төсөөлөхөд нөгөө галлиум атом буюу одоо альфа бом маань атомын ихэнх хэсгээр бол чөлөөтэй нэвтрэн гарч ирсэн. Одоо тэр атомын төв хэсгээс бол яг маш цөөн тооны альфа бом бол буцаж сарних. За зарим яг одоо төвийг чиглэсэн хэсэг нь бол бүр бараг буцаж эргэх тийм ээ ийм сарнил өгчээсэн. Гэхдээ энэ нь бол харьцангуй цөөхөн. За ихэнх альфа бомсвол нэвт гарч ирсэн байна. За энэ дээрээс Резерфорд юу гэж дүгнсэн бэхлээр зэрэг энэ атомын цөм хэсэг одоо төвд нь бол яг нэмэх цэник хуралдсан маш масс ихтэй ийм жижиг биет байдаг юм байна. Тэгээд гадна талаар нь бол электронууд нь байдаг юм байна. Яагаад ингэж дүгнэх болсон бэхлээр альфа бом бол массын хувьд яг электроноос олон дахин их учраас бол тэр электронтой таталцаж бол яг атом шингээгдэж байдаг юм ингэж үлдэх боломжгүй. Тэгэхээр бол альфа бом бол атомыг нэвт гарч байна тийм ээ. Энэ төв хэсэгт байгаа нэмэх цэнэгтэй хэсэг бол атомын ихэнх массыг өөртөө агуулсан. Тэгээд маш бага орон зай эзэлдэг ийм зүйл байд юм байна гэдгийг таамаглаад тэгээд өөрийнхөө одоо гаригын загвар гэж нэрлэгдсэн загварыг дэвшүүлэн тавьсан. За Резерфордын загвар ёсоор бол атомын цөмд яах нь нэмэх цэнэг төвлөрсөн байна. За жишээлбэл энд одоо иймэрхүү. За ингээд Резерфордынхоор бол атом гэдэг маань яах нь нэмэх цэнэгтэй маш бага орон зай эзэлсэн төвийг тойроод электронууд нь эргэлдэж байх юм а гэд. Тэгээд төвд байгаа тэр нэмэх цэнэг маань хичнээн хэмжээний байна. Түүнийг тойрон эргэлдэж байгаа электронуудын нийлбэр цэнэг бол мөн 48 байна гэд нөгөө атом маань бүхэлдгээрээ бол цахилгаан саармаг чанараа хадгалсан ийм байх юм а гэдгийг төсөөлөөд ингээд одоо
бидний төсөөлдгөр бол одоо нарыг тойроод одоо манай гаригийн систем эргэж байгаа тийм ээ. Яг энэ зүй тогтлоор бол ингээд атом маань бүтцтэй байна гэдэг. За ингэж атомыг гаригийн загвартай адилхан төсөөлснөөр бол шинжлэх ухаанд тухайн үе одоо мэдэгдэж байсан зарим нэг хууль зүй тогтлуудтай ялангуяа классик электродинамикийн хуулиудтай бол зөрчилдсөн байгаа. Жишээлбэл одоо электрон ингээд атомыг тойроод тойрог орбитоор эргэх үед бол энд хурдтгал үүсэх ёстой болж байгаа юм тийм ээ. Тэгэхээр тухайн үед бол цэнэгт бөөм хурдтгалтай эргэх үед өөрөөсөө яхав захлаан соронзон долгионыг цацруулнаа гэдэг. Тэгэхээр захлаан соронзон долгион гэдэг маань энерги гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ тойрон эргэж байгаа электрон маань энерги цацрагснаар өөрийнх нь яах нь энергийн хэмжээ багасна. Энергийн хэмжээ багасхаар зэрэг бол электроноо төвөө тойрон эргэх радиусын хэмжээ бол яхав багасж таарна. Гэх мэтлэнгээр ингээд бол яаж байна? Атом маань яваанда цөм дээрээ унах ийм бололцоотой болж ирж байгаа. Гэтэл яг бодит амьдрал дээр бол тэгснэ үү гэхээр үгүй тийм ээ. Тэгэхээр атом сүнэхгүй байна. Тэгэхээр зэрэг энэ атомын загвар худлаа юу эсвэл тухайн үеийн мэдэгдэж байсан классик электродинамикийн онол маань худлаа юу гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү бэрхшээлтэй асуудлууд үүсээд бол дараагийн шинжлэх ухааны нэг том сэтэл болж ингэж гарч иржээ гэсэн үг. За одоо ингээд энээс цааш одоо энэ атомын загварыг хэрхэн тайлбарласан. За тэгээд энэ дээр бол одоо бид нэр хичээл дээр үзсэн тийм ээ. Боорын постулатууд гэж гарч ирдэг. Тэгээд атомын цацрагалт гэж гарч ирдэг. Цацрагалтын спектр, шингээлтийн спектр гэдэг ингээд дараагийн сэдвүүд яригдах болно. Энэ гаригийн загвартай холбоотой бидний химийн хичээл дээр ч гэдэг юм үзсэн. За зарим нэг тодорхой мэддэг жишээг авч үзье тийм ээ. Жишээлбэл бид нар ус төрөгчийн молекул ус гэдгийг мэддэг. Тэгэхээр ерөнхийдөө атом гэдэг юмыг маань Резерфордынхоор бол ингэж загварчилж яах гэсэн үг тийм ээ. Цөмийг тойроод электрон иргэн тийм ээ. За ингэхээр зэрэг хоёр ус төрөгчийн атом нийлээд ус төрөгчийн молекул гэдэг юмыг үүсгэж байна тийм ээ. За энэ доотлолт юу гарч ирж байна? Хүчил төрөгчийн атом гарч ирж байна тийм ээ. Тэгэхээр хүчил төрөгчийн атом маань яах вэ? Ус төрөгчийн хоёр атом буюу одоо ус төрөгчийн молекултай нийлээд усны молекул гэдэг юмыг үүсгэж байгаа тийм ээ. Усны молекул. За дахин нэг харчаа. За хоёр хүчил төрөгчийн ус төрөгчийн молекул нэгдээд ус төрөгчийн молекулыг үүсгэнэ. За энэ ус төрөгчийн молекул маань хүчил төрөгчийн атомтай нэгдээд усны молекул үүснэ. За тэгэхээр энэ дээрээс энэ атомын шинж чанар гэдэг юм маань ямар өвөрмөц шинжтэй вэ гэдгийг одоо харж болж байгаа юм тийм ээ. Тэгэхээр ус төрөгч гэдэг маань өөрөө хий, хүчил төрөгч гэдэг маань хий. Тэгэхээр хоёр өөр төрлийн хий молекул нийлэхээрээ зэрэг яаж яана вэ? Шингэн төлөвт орших одоо ус гэдэг зүйлийг үүсгэж яана гэсэн үг. За дараагийн жишээ бидний сайн мэдэх хоолны давс тийм ээ, натрийн холоор. Тэгэхээр натрий гэдэг маань гадаад давхраандаа нэг электронтой шүлтийн металл байж байгаа тийм ээ. За холоор гадаад давхраандаа нэг электроны дутагдaltaй тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо химийн холбоо үүснэ гэдэг маань одоо электрон энэ гаригийн загвараар бол иймэрхүү байдлаар тайлбарлагдаж болох нь тийм ээ. Тэгэхээр гадаад давхрааны нэг электроноо бол яаж яана энэ холоорт нэгтгэж जैन тийм ээ. Ингээд натрий маань нэмэх юм болоод холоор маань сөрөг юм болсноор цахилгаан таталцлаар энэ хоёр атом маань холбогдно гэдэг. За гэх мэтлэн ингээд одоо бидний хиймдэр болон физик дээр үзсэн энэ жишээ баримтуудаар гаригийн загварыг бол тайлбарлах бололцоотой тийм ээ. За тэгээд одоо яг тэр нарийн цацрагалтын төвшөнд за атомын спектр энэ юмн дээр бол бид нар дараагийн сэдвээр авч үзнэ.